За тендерийн материал бэлдэх цагийг ерөөсөө 1-2 цагт багтаах боломжтой болсон байгаа. За би энэ дээр одоо класс үзүүлж энэ дээр тендерийн материалыг би сургацсан байгаа байхгүй. За ийм л оюунаар хуулийн тендер, хуулийн програм хангаж боловсруулах тий. За дугаар нь за ингэж шууд асууж гэсэн. Ямар шаардлагуудтай вэ гэж шууд харилцаа авчна гэсэн. За ингээд мэдлэгээсээ хайчна гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө тендерийнхаа материалыг ийм л оюунд одоо сургацсан гэсэн. Тэгэнгүүт одоо жишээлбэл захиалагч байгууллагын юм байна, тий, нийт төсвийн юм байна. За ингээд 7 сарын дотор хийх ажил юм байна гэж тий. За нэгдүгээр санхүүгийн чадвар шаардж байгаа маань техникийн чадвар шаардж байна. За ерөнхий шаардлага нь бол хууль зүйн этгээд байх хэрэгтэй. За ингээд гэж монгол хэл тэгээд тийм ээ. За энэ хараа тендерийн баталгаа гаргах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энэ болгоныг нэг тендерийн одоо 50 хуудас материалтай одоо уншина гэдэг бол бас айгүй асуудал та тий. За төслийн хүрээнд хийгдэх ажлуудны байна. За яаж амжилттай оролцох вэ гэж байна тий. За одоо тэгвэл за бүрдүүлэх материалуудын жагсаалтыг гарга. За ингээд надад бүрдүүлэх материалуудын жагсаалтыг ингээд гаргаад өгч. За энэ маягтууд хэрэгтэй гэж байна. Төлөөлөх хэрэг бүх үе гэдэг хэмжлэл. Тендерийн баталгаа, хуулийн этгээд гэрчилгээ, за техникийн холбоотой бичвэр хэмжээ. Систем хэрэгжүүлэх үе шатууд. За ингээд хүний нөөц нь юм байх хэрэгтэй гэж байна тий. Бүх юмнуудыг гаргаад өгч байгаа байхгүй. За 23-24 оны борлуулалтын орлого. Тийм ээ. За одоо жишээн дээр би нийгмийн даатгал харилцагч банкны тодорхой хугацаа хэтэрсэн зээлийн өргөдөл дархлаа авалгаа гэж тий. За үнийн саналын маягт тогтмол үнээр. За тэгвэл би одоо жишээлбэл эндээс асуу тийм үү? 2023 оны мэдээл борлуулалтын орлого нь дор хаяж хэд байх ёстой тий? Дор хаяж хэд байх ёстой вэ? Тэгэхээр энэ чинь 2 жилийн тий төсөв төртгийн 50% багахгүй байх гэж байна тий. За энэ дээр яг энэ хэсэг дээр нь байгаа байхгүй. ТСЦ 18.1 гэдэг дээр. Тэр энэ бол маш чухал зүйл байгаа байхгүй. 50-аас гэдэг чинь 250 сая байх ёстой гэж байгаа байхгүй. Хийсэн ажил орлого нь. За энэ мэтлэнгээр ингээд ярилцаад явцдаг болчихж байгаа байхгүй. Датагаар сургацсан учраас маш амархан болчихж байна. За тэгвэл бүх шаардлагатай маягтуудыг бөглөөд гарга. За бид ачаал ихтэй чухал байсан гэдэг бүгсэн загваруудыг Word-оор PDF-ээр өгөх боломжтой гэж нэ. За маягт нэг энэ дээр нь та өөрийнхөө юмнуудыг бөглөөд явуулмжтэй. Бөглөөд бэлэн болгож өгнө гэж байна. Тэгэхээр та энэ дээр компанийн нэр, улсын бүртгэлийн дугаар, хаяг, имэйл эдрээ оруулаад өгчих. Тэгэнгүүт эдгээр нэгсэндээ бүх юм бөглөөд өгнө гэсэн. За одоо жишээлбэл би энэ дээр нь бөглөж үзүүлээ тийм шууд маягт нэгийг гаргуулах гэж байна шүү дээ. За ингэж тавиад компани нэр нь болохоор жишээ ХХК гэж тийм ба. За бүртгэлийн дугаар нь болохоор 78 за утас албан хаяг болохоор UB hot 988876. За имэйл нь болохоор team.gmail гэж gmail.com.
За төлөөний хүний нэр гэж юм те. За төлөөний хүний нэр болохоор Тэцэг Бутшиг захирал гэдэг орчиж. За ингээд маягтныг бөглөөд гаргаад өгнө гэсэн. За ингээд гаргаад өгчөөд. За энэ мэтлэнгээр тендерийнхаа материалтай ингээд бүх зүйлийн харилцан ярилцаад мэдээлэл өгөөд тэгтэст нь таны одоо материалыг докоор тэ Word-оор файлаар гаргаад өгнө гэсэн үг байхгүй. Ингэснээр бол одоо 7 хоног бөглөх ч юм уу өдөржингөө ажлыг бол 1 цагийн дотор хийх боломжтой болгож байгаа юм аа.